Нүүдэл шийдэл бодлогын мэд хэлцээнд тавтай мал. 6 оролцогч, 1 сэдв. Шат дамжлага болгоод нөгөө намыг эвдчих бий. Нам гэдэг чинь өөрөө бол яг зүгээр ардсан нийгэмд бол иргэний нийгэм төр хоёрын хооронд гүүр болдог байгууллага мөн л өөрөөр агрегац хийдэг. Иргэдийн дуу хоолойг төр түргдэг. Эргээд тэр одоо хүрсэн иргэдийн дуу хоолой эргээд нийгэм рүүгээ зөв шийдвэр бол гаргахад бол нам чухал үүрэгтэй. Өөрөөр сувг болох. Гэтэл энэ сувгийг эвэчэд мөнгө гэдэг ганцхан том фактороор хаачих бий, тийм ээ? Гэдэг болгоомжил бол маш их байна л да. Хэрвээ ингэчих юм бол нөгөө нам маань өөрөө үндсэндээ бол тэр нөгөө иргэдийн эрх ашигын хамгаалдаг, иргэдийн эрх ашигын нэгдэл болсон бүтэц маань өөрөө тэр үндсэн чиг үүрэг функцийг хэрэгжүүлж чадахгүй болчих. Тийм учраас энэ тал дээр нэлээд анхаарч хуулийн концепц хийгдээсэ гэдэг ийм л үндсэн тийм одоо зүйл байгаа юм л. Тэгэхээр энийг бол дараагийн асуултууд төр илүү дэлгэрэнгүй болоод ингээд задлаа дээрээ явж болох байхаа гэж бодож байна. Тэгэлгүй яг. Тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлгийг үзэж байгаа үзэгчид маань бас нүүдэл шийдэл хэмээх хаштаг буюу дэлгүүр үгийг ашигласнаар хилцүүлэгт оролцох боломжтой. Та өөрийнхөө сандлыг нэвтрүүлэгт хэлмээр байвал манай дэлгүүр үгийг ашиглаарай. Тэгэхээр түрүүн бас ярилцж байсан энэ бурмаа гишүүний өгсөн ярилцлагаас би одоо ишилж байна л да. Тэгэхээр манай улс төрийн намуудад төвлөрсөн мөнгөө одоо зориултын дагуу зарцуулаагүй. Дээрээс нь одоо нэг хүнээс авах юм уу төрийн албан агч болон төрийн өмчт компаниас хандив авсан бол хэрхэн шийдэх талаар одоо юм хамгаалалт байхгүй байна. Хариуцсан ийдсэн байхгүй. Сонгуулийн ерөнхий ороо руу хандахаар манад хамаагүй гэдэг. Улсын дээд шүүх болохоор бид нар бүртгэгдсэн гэдгээс өөр ажил хийдэггүй. Тэгэхээр одоо төрийн өмчт компани одоо ямар нэг улс төрчид мөнгө өгөөд байвал энэ асуудлыг ер нь гадны жишээ харж хахад яаж шийдсэн байт юм бол энэ асуулт бол ер нь нээлттэй шүү. Хариулж болно. Гэрэлтод багш. За би өмнөх асуудлаас нэхлэе гэж бодож байна. Яагаад улс төрийн намын санхүүжилтийг зохицуулах шаардлагатай юм бэ гэдэг. Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага энэ хийсэн судалгааны материал байна л да. Тэрэн дээр бол 4 үндсэн шалтгааны улмаас бид нар улс төрийн намын санхүүжилтийг шийдэх ёстой юм а гэдэг гаргалгаа хийсэн байна. Нэгдүгээрт нь сонгуулийн хэрхэн шударга явуулах юм бэ? Тэгэхэд бол бид нар санхүүжилтийг шийдэх ёстой юм байна. Хоёрдугаарт нь effective governance гэдэг нэг засаглалыг үр дүнтэй яаж хэрэгжүүлэх юм бэ гэдэг асуудал дээр бид нар илүү анхаарах ёстой юм. Тэгэх юм бол улс төрийн намын санхүүжилтийг шийдэх ёстой юм байна. Гуравдугаарт нь бол ардчлалыг яаж хамгаалах юм бэ, бэхжүүлэх юм бэ гэдэг асуудал байна. Тэгэхэд бол бид нар улс төрийн намын санхүүжилтийг шийдэх ёстой юм байна. Дөрөвдүгээрт нь авилгатай үр дүнтэй шийдэж чадах уу гэдэг. Энэ дөрвөн асуудлын улмаас л бид нар өнөөдрийн хүртэл улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг ярьж байгаа байхгүй юу? Яг Монгол энэ өөрөө нүрэлцсэн асуудал. Тэгээд дараагийн асуудал өөрөө энэ улс төрийн намууд яг энэ нөхцөл байдал өнөөдөр Монголд нүүрлчээд байна. Бид нар энийг хэрхэн шийдэж чадах вэ? Цаашид ямар боломж байна гэдэг асуудлууд яригдж байна гэж ойлгож байна. Тэгэхээр одоо байгаа хуулийн төслийн концепц дээр бол улс төрийн намуудыг бол төрөө санхүүжилэх чиглэл рүү явуулъя. Гэхдээ энэ дээр нь альтернатив байдлаар бол тэр хувийн өмч, төрийн өмчт компани ямар нэгэн аж ахуйн нэгж байгууллагаас санхүүжилт авахыг бүхэлд нь хориглоё гэдэг зарчим яригдж байгаа. Энэ зарчмыг бол судлаачдтай бид нэр 2010 онд судалгаа хийгээд их хурлд өргөн барьсан санал одоо ингээд бодлогын төвшөнд яригдал явж байна л да. Яагаад бид нэр аж ахуйн нэгжээс хандив болон ямар нэгэн санхүүжилттэй авахыг хориглож байна вэ гэхээр энэ өөрөө иргэний нийгмийн байгууллага. Ямар нэгэн компани төлөөллийн байгууллага биш. Яагаад иргэний нийгмийн байгууллага гэхээр үндсэн хуулиар олгогдсон эвлэлтний гэдэг эрхээ бид нэр хэрэгжүүлэх ёстой. Энэ байгууллагыг бид нэр намыг засгаас засагт хадгалах, эрх мэдлийн хадгалах зорилготойгоор санхүүжүүлэхгүй болсон. Харин энийг бид нар иргэдийн эвлэлтний гэдэг хүсэл бодлоо илэрхийлэх, төрд дамжуулах тэр боломжийг нь хадгалах үднээс л санхүүжилтийн механизмыг шийдэж өгч байгаа юм шүү л гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгэхээр эргээд энэ хариултыг аван түрүүн уучлаарай үзэгчдээсээ бас борон оролцогчоос үлдсэрчгэд манай техникийн саадлал гараад оролцогч чулуун бэлгийн хариултыг бүрэн авч чадаагүй. Тэгэхээр ихэнх нам руу орж ирсэн одоо орлого маань 80% нь одоо жишээлбэл сонгуулийн жил гараа явчихдаг. Үлдсэн 20% нь бол ингээд өдөр тутмын зардал гардаг гэсэн. Тэгээд таны хариултыг бас дуусгаж авъя. За үе товчхон ярьж л та. Тэгээд 80% нь бол явчихж байгаа. Гэхдээ сонгуулийн жил тухайн нэр тойрог дээр дэвшиж байгаа нэр дэвшигч тухайн сонгуулийн сурталчааныхаа бараг 90-с дээш үеийг өөрөө дангаар гаргаж байгаа. Тэгэхээр энэ юуг харуулж байгаа нэхээр 20% нь 4 жилийн хугацаанд зарцуулагдж байгаа болвол нөгөө хангалттайгаар нөгөө улс төрийн намуудын гол хийх ёстой ажиллагаа үзэл суртлаа тийм ээ үнд зүйлээс сурталчлах, гишүүдэд идэвхжүүлэх, боловсрол олох гэдэр бол бүх намуудад орхичод байгаа шалтгаан үндсэндээ энэ байгаа. Тэгэхээр улс төрийн намын санхүүжилтийг аль болох
ил байлгах хэрэгтэй. Гэхдээ хасаж өрөөсө болохгүй. Яг гэх юм бол энэ улс төрийн намаар дамжуулаад хүмүүс улс төрийн боловсрол олдог тийм ээ. Илүү ардчтай суралцдаг. Тэрийг хамгаалдаг тэр хүнсүүл байдаг. Яг манайд бол туушраад ерөөсөө энэ улс төрийн намуудыг айлхахаар санхүүжлэхгүй баял. Эсвэл ерөөсөө энэ улс төрийн намуудаар л дүүрэн одоо асар их мөнгө эргэлдэж идэг гэж ойлгоод байдаг юм л да. Яг үнэндээ бол улс төрийн намууд бол байнга л мөнгө санхүүгийн гажигдал байж идэг. Харин зүгээр улс төрийн намын нэрийг ашиглаад явж байгаа нам дамжсан бүлэглүү ч юм уу практикууд эднэр бол харьцангуй улс төрийн намаасаа илүү санхүүжилттэй байдаг шүү дээ. Яг төв нам ингээд төв бүтцээр ажиллаж байгаа бол байнгын дутагдaltaй байдаг. Тэгэхээр тэр бүх зүйлүүдийн ил болгоод харин яаж тэр төрөөс олгодог байх вэ? Тэр хууль дээр оруулж өгөх үү? Тэр зүйлүүдийг харин ч нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн бол юм л байр суурьтай байдаг. За. Тэгэхээр дэлхийн улс орнуудын практикээс харахад бол ерөнхий санхүүжилт, тусгай санхүүжилт гэж хоёр хэлбэртэй байгаа юм л да. Улс орнуудын тэр улс төрийн санхүүжилтийн хуулийг харахаар ерөнхий санхүүжилтэн дээр бол саяхан хэлээд байгаа тэр намын өдөр тутмын үйл ажиллагаа явуулахад төрөөс өгдөг татаас маягийн санхүүжилтүүд. Тэр нь болохоор намын өдөр тутмын үйл ажиллагаа тэр иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд тийм ээ. Улс оронд одоо ардчлалыг хөгжүүлэхэд тэр нам өөрөө өдөр тутам үйл ажиллагаа явуулж явах хэрэгтэй шүү дээ. Өдөр тутам явуулж явах хэрэгтэй. Тэрийг санхүүжүүлдэг. Тусгай санхүүжилт нь болохоор цэвэр яг сонгуулийн кампани юм хэрэг. Тэр сонгуулийн кампани бүх намуудад ижил болон зөвхөн мөнгөн одоо юу санхүүжилт өгөхөөс гадна тодорхой хэмжээгээр одоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоо ижил тэгш боломжийг олгох ч гэдэг юм уу те янз бүрийн тийм хэлбэрүүд байна л да. Энэ болгоныг манайх одоо хуулиараа яаж зохицуулж өгөх вэ гэдгийг л одоо үндсэндээ яг зөв сонгуулийн хуулинд бол ийм зохицуултууд бий. Гэхдээ энэ сонгуулийн хууль болон ер нь улс төрийн намын санхүүжилт сонгуулийн компанийн санхүүжилт хоёрыг нэгтгэхэд яг улс төрийн санхүүжилт гэдэг тэр нэг эрх зүйн зохицуултыг гэдэг маш сайн гаргаж өгөө. Тэгээ хамгийн гол нь хэрэгжилтийг хангах. Бас тодорхой хэмжээр манай улс төрийн намын санхүүжилт бол санхүүжилтийг зохицуулж байгаа улс төрийн намын тухай хуулийн зарим зүйл залтууд бол бас тодорхой хэмжээгээр тийм муу өгшин шүү дээ. Хамгийн гол нь хэрэгжилтэн дээр нь бол хариуцлага тоосдог механизм байх учраас энэ дээр бол хэрэгждүү тийм талууд бол байгаа. Би Монгол Ардын намын гавыг дараагаас бас асуумаар байна л да. Бид нэр эмэгтэйчүүдийн оролцоогоор нүүдэл шийдэл нэвтрүүлэг хийж байхад сонгуулийн босго буюу одоо нэр дэвшигч 50 сая төгрөг бол ардсан намд төлдөг. Тэрийг 12 оны сонгуулиар бол ардсан нам ил тод зарлж ирсэн. Монгол Ардын намын хувьд энэ мөнгөн дүн бол би хувьдаа бол ил сонсож байгаагүй. Тэгэхээр яг миний тойрог дээр зүгээр сонгогчийн хувьд миний тойрог дээр хэн өрсөлдөхийг ингээ нам шийдэт байгаа юм шиг надад санагдаад байгаа байхгүй. Миний дэмжиж байгаа хүн жишээлбэл одоо 50 сая төгрөг байхгүй бол нэр дэвшихгүй тэгэнгүүт би нөгөө дэмжихгүй байгаа хүний дугуулахаас өөр надаас миний сонголтыг ингээ наан нь ингээ хаачаад байгаа юм шиг санагдаад. Тэгэхээр Монгол Ардын намын хувьд одоо яг намын дүрмдээ түрүүний шинжлэлийн бодлогон дээр оруулсан юм байгаа юм болов. Энэ дээр ер нь их хурлын болон иргэдийн хурлын сонгуульд нэр дэвшигч болохын тулд намын мандат авахын тулд хэдэн төгрөг төлдөг юм бэ? Санхүүжилтийн нэг ер нь бол улс төрийн намын санхүүжилтийн хамгийн чухал амин сүнс бол ерөөсөө төрөд итгэх итгэлийг иргэдэд төрүүлэх асуудал шүү дээ. Өнөөдөр төрөд иргэд маш бага хэмжээгээр итгэж гэнэ гэдэг нь одоо татвараач нэмж чадахгүй төрийн харилцаанд орж ийн л гэсэн үг. Яагаад тэгэхээр энэ миний татварыг одоо миний мөнгнөөс татвар авчаад юунд зарцуулахыг нь одоо харж чадахгүй ийм л ойлголт нөрж шít. Энэний их үндэс нь бол ерөөсөө улс төрийн нам. Угаасаа Монгол улсын үндсэн хуулийн дээр хийгээд өгсөн баг. Тэгээ улс төрийн намын санхүүжилтийг ил тод болгож ийж энэ мэн өөрөө төрд итгэх итгэлийг бий болгох аюул том дамжлах нь. За тэгэхээр улс төрийн намын санхүүжилтийг бий болгохтой холбоотой би хоёр асуудал дээрээс ойлгомжгүй байдаг. Нэг зүйл. Юу юм гэхээр одоо энэ улс төрийн намын улс төрийн санхүүжилтийн тухай хууль яваад байна. Энэ хуулийг улс төрийн намууд зөвшөлтсөд нэг ойлголцод хүрээгүй учраас ил болохгүй байх гэдэг бол өөрөө хамгийн тэнэг ойлголт байхгүй. Энд чинь иргэдээс саналыг авч иж хамгийн ил вэжж ил болох зүйл болохоос ш тэр улс төрийн нам дээр байгаа хэдэн намын одоо эрх мэдэлтэй хүмүүсийн хоорондын одоо ханцуун дотроо тохиролцооноос гарч ирсэн зүйл дээр бий болдог төсөл энэ хууль бол биш. Тэгэхээр энэ саяг тэр хуульчийн хэлдгээр дахиад нөгөө чанартай хууль болох нь. За хоёр дахь зүйл бол ерөөсөө ихэн булангартай бол адаг нь булангартай гэж байдаг шүү дээ тийм үү. Энийг ерөөсөө нэгэнт ил болох хэрэгтэй. Бүр ил. Одоо шинэ хуулийн 3 төрлийн хуулийг би айгүй хардаг л та. Юу юм гэхээр мэдээллийн эрхчлөөний тухай хууль. Тэн дээр бол улс төрийн намаас мэдээлэл авах тухай нэг ч заалт байхгүй. За дээрэс нь шудраг өрсөлдөөний тухай хууль. Хамгийн шудраг ус өрсөлдөөн улс төрийн нам дээр явж байхад тэндээс ямар ч шудраг ус өрсөлдөөн дээр нам руу орох асуудал байхгүй. За дараагийн нь болохоор одоо шилэн дансны тухай хууль. Энэ дээр бас байхгүй. Тэгэхээр гол юмаа нуугаад өнгөнцгөн аудит, шалгалт одоо нэг тийм ийм гарч ирээд энэ нь болохоор улс төрийн намын санхүүжилт ил тод байл гэж яригадаад байна л. Тэгэхээр энийг ил тод болгоогүй байж тэр 50 сая өгсөн, энэ 100 сая өгсөн бол ямар ч чанарын өөрчлөлт орохгүй.
Тэгэхээр угаас нь л энийг авч үзэх ёстой л гэж ойлгож байгаа. Тэгэхээр танай намын хувьд нэр дэвшигч одоо их хурлын сонгуульд бол тийм яг тогтсон дүн бол байдаггүй гэж. За ер нь бол хориглоогүй тэдэн төгрөг аавна, эдэн төгрөг аавна гэсэн хориглосон зүйл бол байхгүй шүү дээ. Тийм учраас зарлаагүй байгаа нь бол тэр улс төрийн намынх нь өөрийнх нь буруу үйлдэл. Яг тэгэхээр заавал хуулинд оруулж хүнээр жижиглүүлж зарлж яснаас өөрсдөө ингээд зарлана гэдэг чинь энэ талаа нэг талаасаа иргэдийн одоо сонгогчдын саналыг авах аюул том орчныг бий болгочихж байгаа. Зарлахгүй байна гэдэг чинь нөгөө нэг хардталтыг бий болгох үндэс нь байсаар л байгаа байхгүй юу. Тийм учраас ерөөсөө улс төрийн намын санхүүжилтийг ил болгохын тулд гарах хамгийн том гарт. Сая бол Монгол Ардын намын шинжилгээ ороо санал дээр нэг бодиттой санал явж ирсэн. Тэрийг нь бол хүлээж аваагүй. Одоо улс төрийн намын тухай хуулийн төсөл нь хаана явж байгаа мэдэхгүй байна. Тэр хуулийн төсөлд нь өгөх ёстой. Бид нар бас их хурлын гишүүдэд өгье гэж бодож байна. Тэр бол ерөөсөө муу нуухаар сайн илчил. Өөрөөр хэлэх юм бол ардуура улс төрийн нам дээр санхүүжилт өгөөд ханд өгж байгаа хүмүүс нь бол ил байгаа шүү дээ. Тийм учраас тэрийг нь ил болгохын юуны төлөө ихээр ажил хийж яд. Ямар ажлын ихээр лобби хийж байгаа байхгүй юу. Тэгэхээр олон улсад Америкт ч байдаг, олон оронд байдаг жишээ энэ лобби компаниудыг байгуулад өгч болно. Энийг бол улс төрийн намын улс төрийн санхүүжилтийн тухай хуулиараа хийж өгөх боломжтой. Жишээ нь одоо байгаль орчинтой холбоотой зүйл гаргаж ирэх юм бол тодорхой улс төрчдөд лобби хийгээд намд нь хандаад тодорхой хувийг нь намд нь өгөөд тодорхойгийн тэр их хурлын гишүүдэд нь өгөөд тэр хуулиа бий болгоод ардталт нь хэдэн төгрөг хэн авсан тодорхой хэдэн төгрөгийг хэн өгсөн тодорхой тэр нь эргээд татвар дээр очдог. За татвараасаа нөгөө хүмүүс маань лоббигоор хуулиа батлагдсан бол тэр нь амьдрал дээр бий болж байгаа юм л ойлголт байх хэрэгтэй байхгүй юу? Улс төрийн намын тухай хуулийн 23 дээр энэ нам үйл ажиллагааныхаа жил бүр аудит хийж баталгаажуулж олон нийтэд мэдээлнэ гэсэн юм гоё заалт байд юм. Яг намууд ер нь манай аудитлэгдсэн тайлны энэ биш үгүй банкуд л одоо тэгдэг багтай. Намуудынх дээр ер нь гэрэлтод угшаа тийм юм ер нь яг үлгэр жишээ тэгээ тавьдаг нам байна уу? За яста байхгүй. Нэг удаа иргэний зэрэг нөгөө ном тавьж 2000 хэд онд билээ дээ. 2006 байлуу 7. Аудит хийгээд нэг мэдээлжсэн. За өөр юм бодвол ерөөсөө байна. Гэхдээ нөхцөл байдал жил нөгөө аудит хийлэгдэг. Гэхдээ олон нийтийн тийм хуулиараа хийлэгдэг. Улс төрийн нам чинь нөгөө нэг юу төрийн бас байгууллагын тухай хуулиараа олон нийтийн байгууллагын тухай хуулиараа статусаар аудит жилд нэг удаа хийлгээд яг тэр журмаар аудит өгж байгаа байхгүй. Тэрийг нь аудитын газар ил болгох л асуудал. Тэр бол худлаач ба үнэч ба нэг юм формалны хийгээд өгж байгаа. Юун дээр зарчим нь бол тэгэхээр хуулийн заалт бол олон нийтэд ил тод ойлгох тухай асуудал шүү дээ. Зүгээр нэг хэлбэрүүдийн аудит хийх тухай асуудал биш. Тэгэхээр хуулийн заалт өөрөө буруу уншигдаад байна гэсэн үг шүү дээ. Нэг залруулга хийхэд нэг юм байгаа. Улс төрийн намын санхүүжилтийн тухай хууль гэж одоогоор байхгүй байгаа. Төсөл. Улс төрийн үйл ажиллагааны санхүүжилтийн гэж байхгүй. Одоо их хурл дээр байгаа ажлын хэсэг дээр бол боловсрогдож байгаа төсөл нь энэ хоёрыг улс төрийн намын тухай хууль, улс төрийн үйл ажиллагааны санхүүжилтийн тухай хууль хоёрыг нэгтгээд улс төрийн намын тухай хууль гэдэг шинжилсэн найруулга дээр ажиллаж байгаа. Тэрэн дээр бол энэ асуудлууд бүгд яригдж байгаа. Ямар ч хэлсэн миний харж байгаагаар бол улс төрийн нам 3 төвшин төрөө санхүүжнэ. Нэгдүгээрт бол сонгогчдоос авсан саналаараа санхүүжнэ. Хоёрдугаарт бол парламентд авсан суудлаараа санхүүжнэ. Гуравдугаарт нь бол бодлогын судалгаа гэдэг, бодлогын санхүүжилт гэдэг 3 дахь нэр томьёо гарч ирж байгаа. Ийм 3 төрлийн санхүүжилт яригдж байгаа. Гэхдээ улс төрийн намуудад яаж санхүүжилтийг олгох юм бэ гэдэг асуудал байгаа. Өөрөлдвөл нам банк шиг ингээд мөнгө цуглуулад хөдлөхгүй барьж хагаад тэрийг сонгуулийн 4 жилийн дараа зарцуулдаг байх юм бол эн чинь нам өөрөө мөн чанараа алдаад эхэлнэ шүү дээ. Тэгэхээр яаж санхүүжүүлэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. За миний нэг ойлгохгүй байгаа юм бол улс төрийн намууд бол ямар нэгэн байдлаар бэлэн мөнгө авах сонирхолтой байх шиг байна. Ийм юм бол байж болохгүй. Харин миний барууны ялангуяа одоо Германы туршлагаас харах юм бол улс төрийн үйл ажиллагаагаа яаж санхүүжүүлж байгаа намууд гэхээр улс төрийн одоо Бундестагийн ерөнхийлөгчдөө пропозал өргөн бариад тэр пропозлынхаа дагуу санхүүжилтээ аваад тэгээд үйл ажиллагаагаа явуулаад одоо олон нийтийн улс төрийн боловсролын чиглэлийн үйл ажиллагаагаа явуулаад магадгүй тэрийн сонгогчдын ч болно тийм ээ. Тэгээд иргэд тайлагнаад эргээд дараагийнхаа ажлыг санхүүжилт аваад ингээд явдаг ийм тогтолцоо байгаа. Гэтэл манайхан болохоор яаж харж байгаа нөхөр ямар ч лээс нэг бөөмөг гаргаад эргээд бөөмөнгөө бүхэлд нь авах гэдэг юм шиг ойлгоод байгаа шиг байна. Тийм юм ямар ч байхгүй. Энэ чулуун бэлэг судлаачаас бас яг энэ дээр асуумаар байна л да. Түрүүн яг намуудыг шилэн болгоё гэдгийг бас Ньюс цэгийн мэнэ сэтгүүлч отхон сүрэн бичиж байсан юм байлээ. Намуудын дансыг шилэн болгоё гэд. Чулуун бэлэг судлаач болохоор түрүүн энэ мөнгийг багасгаж болохгүй гэж хэлсэн. Ягаад гэвэл намын үйл ажиллагааны зардалд бас доктортой орлогын ийм схем байхгүй бол нам гэдэг чинь ингээд үйл ажиллагаагаа явуулаад ухал сурталлаа ингээд хийгээ явж байх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр одоо байгууллагаас тэгэхээр гэрэлтот багш болохоор байгууллагаас сандуу бит яв. Байгууллагаас сандуу авахгүй болохоор иргэдээ сандуу аваад нам оршин тогтох боломжтой юу? Үгүй яхаа ер нь юм штэ. Улс төрийн намуудын гарч байгаа хамгийн том зардал өгөхөр манай улс төрийн намууд ч өөрөө засгийн захиргааны бүтцээд дагаад
засаг дарга гэдэг шиг нийслэлийн нам, дүүргийн засаг дарга, дүүргийн нам, сум, баг, хороо, аймаг те. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын төрийг дижих дотоодын нөхцөлийн 50% зарцуулдаг. Тэгэхээр яг улс төрийн намыг өдөр тутам үйл ажиллагааг нь явуулах юм бол бас дотоодын нийт бүтээгдэхүүний 50%-тай тэнцэх хэмжээний мөнгө ээжиж энэ өдөр тутам одоо юу юм бэ? Хангалттай сайн явна. Тэгэхээр ийм боломж бол байхгүй. Тэгэхээр ийм том бүтцээр яаж үйл ажиллагаагаа явуулах вэ гэх нь одоо л улс төрийн намууд өдөртөн үйлсвол яаж ураалагчгүйхэн байх вэ? Түрээсээ яаж төлөх вэ? Хүмүүсийн цалин яаж тавих вэ? Нөгөө үндсэн гол зорилго болж байгаа гишүүдтэйгээ ажиллах, улс төрийн одоо үнэлэмжээ сурчлагынуудаа хийх, боловсруулалтаа орхичод байгаа байхгүй юу? Тийм учраас манай намын гишүүд ч өөрсдөө хүртэл нам үнцүүлгэнд ойлголт их багтай шүү дээ. Тийм боловсруулалтанд орхичод байгаа учраас. Тэгэхээр тийм маш чухал байна. Ялгал чухал байна. Тэр их мөнгө сонгуул руу яваад байгаа болохоор. Тэгэхээр ялсан намын зовлон юу гэдэг вэ гэхээр нэг хэсэг залуучууд нь ч юм уу шоронд яадаг гэхээр намдаа ханд өгсөн. Тэр том бүтцийг тэгж ямар нэг бол төсөв дээрэмдэх тий. Нэг бол төсөл дээн дээр нууцаар зохицуулах тийм аргаар л тэрийг дижихгүй ийм том бүтцийг явуулах юм. Захиргааны бүтцээс илүүгээр сонгуулийн тойргийн бүтц рүүгээ намууд өөрөөсөө шилжихгүй бол энэ айгүй хүнд болчихж байгаа. За намуудын улс төрийн намуудын яг одоо зарцуулж байгаа мөнгийг бол би бараг одоо ил тавьчихсан гэж бодож байна. Даанч одоо нэг тийм жоохон соёл суугаагүй л да. Үнэхээр ил тавих юм бол бараг бүх намууд алдагдaltaй гарна дөө. Бүх намууд алдагдaltaй. Алтан гэрэл хүлчээс сумаар сая яг ялсан намын залуучууд нэг хэсэг хугацааны дараа бүгдээрээ ингээд ямар нэгэн хэрэг түүхт ингээд орооцолдоод явцдаг гэхээр нэр чи намдаа өгсөн хандваа төрийн төсвөөс одоо ямар нэгэн байдлаар албан бусаар эргүүлж төлөх гэсэн оролдлого нь одоо Монгол улсын хуулийг зөрчөөд асуудалд ороод байна. Тэгэхээр одоо бараг эндээс дүгнэлт хийхэд залуучууд минь одоо хууль энэ хэрэгдэхгүй бол намаас хол вэ гэдэг ойлголтыг авч болох уу? Одоо үзээ сууж байгаа залуучууд намын гишүүн болно гэж бодцсон сууж исэн чинь ийм аюултай юм биш. Нам нь ялч одоо энэ нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол ер нь намаас хол байсан дээр үү? Хууль зүйн шинжилгээнд криминолог гэх салбар үлдээ гэмт явдлын шалтгаан нөхцөлийг судалдаг. Тэгээ би харин сая Шокогийн яриаг сонсож байгаа бол бодож байна. Энэ талаар бас нэлээд дөрвтэй судалгаа хэрэгтэй юм байна гэж. Тэгээд ер нь намуудын дээр гээд энэ судалгааны төвд байгаад байна. Тэгээд би одоо яг хувь хүний хувьд ярьж байна л. Манай намын рейтинг өнөөдөр яг хэдэн хувьтай байна? Маргаа сонгуул бол хэдэн өгөх нь гэдэг. Гэтэл ямар бодлого биднээ баримтлах юм бэ? Ёстой түрүүний хэлдэг бид нар хаашаа чиглэх юм бэ гэж судалгааны мөнгөний асуудал яригдана л. Төрөө санхүүжилтийн хэлбэрийг санхүүжүүлэх энэ болцоог үзчихлээ. Хуулинд оруулаад хэрэгжиж байна. Энэ хэвэн байна, тийм. Сонгогчийн тоогоор мөнгө авч болж байна. Улсыг урал авсан суудлынхаа тоогоор санхүүжилт хуваарлуулж байна. Тэгэхээр энэ бол төрөөс улс төрийн намуудыг санхүүжүүлж болох юм байна гэсэн. Энийг нэгдээ цааш үргэлжлүүлэх гэж байгаа бол бид нар зохицуулалтаасаа хараад үргэлжлүүлэх нь зүйтэй байхаа. Тэгэхдээ одоо юу гэдэг чинь энэ намд тэдэн тэрүүн төгрөг өгчиж энэгээр тэдэн хүүхдийн имлэг барих байсан, тэдэн сургууль барих байсан гэж дайрч энэ асуудлыг нураалгүйгээр эргээд улс төрийн нам гэдэг маань бидний хамгийн үнэтэй зүйл болохын тусгай технологиг хамгаалж идэв юм аа. Биднэрт үйлчлдэг энэ төр энэ Монгол улсыг улсын дэйт авч явахын төрийг бүрдүүлдэг энэ эрх мэдэл дээр сууж идэв юм аа. Энэ цэвэр тунгалаг байх хэвээр. Энэний санхүүжилт нийл байх хэвээр гэсэн энэ бодлоор асуудалд нэг жоох уужим хандахгүй бол сүүлийн үед бас нэг тийм зовлонтой байдал бий болчих. Тэгээд альва нэг асуудлыг шийдээд шийдэл гаргаад хийх гэхээр л тэрийг ямар нэг байдлаар өөлөөд мөнгөний хэмжүүртэй холбоод шал өөр асуудал хутгаад ингээ эргээд харахаар юу ч болцсон байдаг. Энэ жишгийг битээ давтаасай л гэж бодож байна. За тэгэхээр нүүдэл шийдэл нэвтрүүлэг маань төр хугацаанд завсарлаад эргээд студидтэй болцсон. Нүүдэл шийдэл нэвтрүүлэг намуудын санхүүжилтийн асуудлаар өнөөдөр ярилцж байна. Тэгэхээр яг завсарлагаанаас өмнө бас бид нэр ярилцж байлаа. Намууд өмчтөө байж болох уу гэд одоо бол намууд маань намын байртай тэрийгэ түрээсэлдэг гэх мэт байгаа. Тэгэхээр иргэний зориг ногоо намын наримчгийн дараа хөдрийн дараагаас бас асуумаар байна л да. Энэ дээр шинэ хуулийн дээр танах ер нь ямар санал өгч байгаа бол ер нь намууд өмчтөө байна гэдэг чинь цаашаа аж ахуйн үйл ажиллагаа хийгээд явна л гэсэн үг шүү дээ. Тэрнээс биш өмчийг илэгдэж хорогдох юм чинь ашиглах хэрэгтэй болно, урсгал зарлан шийдэх хэрэгтэй болно, тэр мөнгийг олох хэрэгтэй. Тэгэхээр намууд болохоор аль болохоор тэр үл хөдлөх өмчгүй байх талдаа бид санал өгс байгаа. Тэгээ ер нь тэгэхэд хандив татвар гэдэг маань одоо үзэл бодлороо эвлэлд нэгдсэн тэр улсуудын л өөрийнхөө ихтгэл үнэмшлийн төлөө өгж байгаа мөнгө шүү дээ. Тэрнээс биш цаашаага бас юмд хүрчих болоо тэр дараа нь албан тушаалд очих болоо гэж гордоод өгж байгаа мөнгө л өөр мөнгө. Тэр бол авилга болчихно. Яг ихтгэл үнэмшлийнхээ төлөө хүн
тэр намын үйл ажиллагааг санхүүжүүлэхэд зориулаад мөнгө гаргаад өгж байгаа энэ татвар эсвэл тэр хуулийн заасан хэмжээний хандив болвол байх ёстой асуудал. Тэрнээс аж ахуйн үйл ажиллагаа явуулаад өмч хөрөнгө эзэмшээд ингээд яваад байна гэхэлэр бас намайг мань буруу тишэл явна л да. Ер нь тэгэхээр энэ одоо бид нэр хараагүй байгаа хуулийн төслөө ингээд энэ тэндээс нь бас цуглуулад явж байгаа л да тий. Тэгэхээр бурмаа гишүүний өгсөн ярилцлаган дээр бол өмч хувьчил одоо нам өмчтөө байхыг бол байлгах уугүй юу эсхийг бол бид нэр ярилцж байгаа гэдэг ярилцлага өгсөн. Одоо Монгол Ардын намын хувьд бол арай өөр байр суурьтай байдаг, ханддаг угаасаа. Юу юм хэр яг өмч гэдэг талаас нь илүү анхаарал хандуулаад өмч хөрөнгө мөнгө гэдэг рүү чиглүүлээд байна л да. Ерөөсө түрүү ярьсан шүү дээ. Төрийг тунгалаг байлгах, төрийг яг иргэндээ үйлчлдэг, нийгэмдээ үйлчлдэг тийм ээ, хөгжлийг бий болгодог ийм институт болгохын тулд их усүр нь ерөөсө улс төрийн нам. Улс төрийн нам чи гаргасан бодлогоороо улс төрийн сонгуульд орж өрсөлдөөд олонх авсан улс төрийн нам нь засгийн газраа байгуулад тэнд өөрийнхөө өрсөлдсөн иргэдэд таалагдаад сонгогчдоо санал авсан хөтөлбөрөөрөө тэр төрийн бодлогыг тодорхойлдог. Ерөөсөө маш энгийн тийм ээ. Тэгвэл энэ дээр бодлого боловсруулах асуудал. Ерөөсөө улс төрийн нам гэдэг бол одоо энэ хөгжлийн бодлогын уурах тархийг боловсруулдаг институт байхгүй. Тэгэхээр энийг бий болгохын тулд төлөвшөх ёстой. Төлөвшил гэдэг бол одоо төлөвшөөгүй нам ямар байдаг гэдгийг бол айгүй олон жишээнээс харж болно шүү дээ. Жишээ нь одоо сая 2 жилийн хугацаанд харагдлаа тийм ээ. Маш олон санаачлагын ажлууд хийгдээл явсан ч гэсэн эдийн засгийн одоо юу гэдгийг стандарт ч юм уу одоо эдийн засгийн асуудал хүндрээд үүнээсээ шалтгаалаад иргэдийн шууд амьдрал нөлөөлөө явчихж байгаа. Энэ бол өөрөөр хэлбэл хөгжлийн хөтөлбөр, хөгжлийн бодлогын төлөвшөөгүй байгаа л намтай холбоотой. Санал хэлэхгүй юм байвал сэтгэлээ хэлж болно шүү тийм. Энэ бол өөрөөр хэлбэл улс төрийн нам төрд гарч ирээд засгаа байгуулад явхдаа цаашдаа бодлого нь яг тэр нэг нам дээр анх боловсруулагдах хөтөлбөрөө дагаа явж байгаа тэр уг сурвалж нь өөрөөр хэлбэл төлөвшөөгүй ч гэдэг юм уу тэр нь одоо яг нийгэмдээ хурж үйлчлэх тийм боломжгүй байгааг харуулж байгаа байхгүй. Тэгэхээр энийг байхгүй тулд өөрөөр улс төрийн намын төлөвшил шинжлэх ухаанд суурилагдсан нам эрдэмжлэгээ судалгаанд одоо бодлого загвараа маш олон жилээр харж хийдэг тэр хөгжлийн хөтөлбөрөөр улс төрийн сонгуульд ордог. Энэ л үр дүнгэл хүсэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо байгаа хууль мөрдөгдөхгүй байгаа юм биш. Тэгэхээр энэ одоо Монголд байгаа энэ бол нэлээд классик асуулт л та. Одоо байгаа хуулийг мөрдөхгүй байгаа юм чинь дахиад нэг мундаг гоё гадны хууль юм уу те гадны одоо тэргуун туршлагуудыг авчираад хууль болгоод их хурал батлаад мөрдөхүү. Ер нь та нарын итгэл үнэмшил ямар вэ? За би ярих уу. Дараа нь мөнгө удагшаас бас. За. Тэгэхээр ер нь бол энэ хууль бол 1990 онд яг концепцэнд бий болоод батлагдаж үндсэндээ 25 жил мөрдөж байгаа байл. 25 жилийн дотор Монгол улсын нийгэм эдийн засаг улс төр маш олон алхмыг урагшаа хийсэн байна. Гэтэл нөгөө нийгмийн харилцааг зохицуулдаг, улс төрийн харилцааг зохицуулдаг эрх зүйн зохицуултууд маань нөгөө урагшаа алхаж байгаа зүйлийг маань хойш нь чангаагаад байна шүү дээ. Тэгэхээр хууль эрх зүйн зохицуултууд бол нийгмийн хөгжлийг урагшин одоо авч явахд чиглэж ингэж боловсронгуйлж ёстой байтал манай хууль эрх зүйн зохицуултууд ийм болчиход байгаа. Улс төрийн намууд нь тодорхой хэмжээгээр бас нэг улс төрийн туршлага суугаад цаашаа одоо намын хөгжлийн дараагийн хэм маяг руу улс төрийн санхүүжилтийн дараагийн одоо тэр хэм маяг руу орох гээд байхад эрх зүйн зохицуулт юм байна. Тэгэхээр энийг бол зааш өөрчлөх хэрэгтэй. Нэгдүгürt, хоёрдугаарт ер нь бол нам гэдэг бол өөрөө иргэний төлөөллийн байгууллага гэдэг тэр мөн чанарыг бид нар маш сайн харах хэрэгтэй байна. Хуучин бол намыг бид нар зөвхөн засгийн эрхийг авахын төлөө ирмэлзэж зохион байгуулалтанд орсон хүмүүсийн бүлэг гэж ойлгочихсон. Гэтэл орчин үед бол намыг тэгж ойлгохгүй шүү дээ. Намыг ард иргэдийнхаа сайн сайхны төлөө зөв хөтөлбөр програм дэвшүүлж түүнийг нийгэмд хэрэгжүүлэхийн төлөө ард түмнээс дэмжлэг авахын төлөө үйл ажиллагаа явуулдаг. Одоо иргэний нийгмийн нэг байгууллагын хэлбэр гэдэг ингээд ойлгож эхэлж байна. Тэгэхээр энэ намын мөн чанартай тохирсон тэр эрх зүйн зохицуулалт тэр зүйлүүдийг бол заавал хийж явах хэрэгтэй. Энэ утгаар нь бол нөгөө иргэдээсээ дэмжлэг авж байгаа, иргэдийнхаа дэмжлэгийг хүлээж байгаа. Мэдээ тэр дэмжлэг хүлээх гэдэг нь бол цаана бодлогын дэмжиж гин гэсэн үг. Үзэл баримтлал үндсүүдийн дэмжиж гин гэсэн үг. Энэ намуудаа бол тэр өмчтэй байх, хөрөнгөтэй байх, цаашаа улам төлөвшөөд хөгжөө явах тийм боломжуудын эрх зүйрээ бол юу хууль эрх зүйн зохицуулалтаараа хийж өгөхөөс л өөр арга байхгүй. Ингэж өөрөө намаар дамжсан ардчил бий бол. Тийм түрүүн Алтан гэрэл хуульчин хэлжсэн санал бас Twitter дээрээс орж ирж байна. Дотоодын бизнесмэнүүдийн улс төрд намд өгч байгаа хандивыг зохицуулж болно. Том эрх ашигтай орж ирдэг гадны мөнгийг яаж хянах вэ? Тэгэхээр одоо байгаа энэ ил тод, энэ санхүүжилт ил тод биш байгаа нь юу хүнд ашигтай вэ? Би нэг нээлттэй асууж. За энэ мэдээж улс төрчдөд ашигтай л да. Одоо байгаа улс төрчдөд ашигтай. Одоо байгаа улс төрч. Өөрөөр хэлбэл яаж
эрх мэдлээ хадгалж хэлдэг. Богино хугацаанд тэд нар бол улс төрийн төрийн зүтгэлтний нүдээр ирээдүгөө харж чадахгүй шүү дээ. Харин дараагийн улс төрчийн нүдээр дараагийн сонгуульд би ялах уугүй гэдгээл харж яана л гэсэн үг байхгүй юу. За тийм учраас энэ бол асуудал бол улс төрчтэй ашигтай. За би өмнө нь ярьсан хоёр асуудлыг хөндөж ярив. Нэгдүгээр өмчийн тухай асуудал. Хоёрдугаар тэр хяналт тогтолцооны тухай асуудал. Өмчийн тухай асуудлыг бид өнөөдөр сөхөж тавьж байгаа нь бол энэ цэвэр улс төрийн асуудал гэж би бодож байна. Ер нь бол энэ цаашаа хэр яригдахыг би хэлж мэдэхгүй байна. Гэхдээ цаг үе нь бол үр дүнтэй хэрэгжих авч хэлэлцэх цаг үе нь бол одоо өнгөрсөн юм шиг байгаа. Миний бодож байгаагаар. Бид нар Европын орнуудын жишээгээс хараад улс төрийн намын хөрөнгө гийн асуудлыг шийдсэн бол 1990 оны үед шийдэх ёстой байсан юм. Орос болон Латв, Литв, Зөв Европын орнуудын жишгээр тэгж шийдсэн бол өнөөдөр ийм асуудал үүсэхгүй байх байсан байна. Хяналт тогтолцооны тухай асуудал дээр бол улс төрийн намын одоо мөрдөж байгаа хуулийн дээр бол ерөөсөө хоёрхан зүйл заалт байгаа шүү дээ. Нэг нь бол улс төрийн намууд дэд шивхэд бүртгүүлэх ёстой. Хуулийн тавьсан шаардлагын дагуу. Хоёрдугаарт хэрвээ дүрм мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулсан бол 14 хоногийн дотор тэрийг мэдэгдэж бүртгүүлэх ёстой л гэсэн хоёр заалт байгаа. Тэгэхээр эндээс юу харагдж байна гэхээр манай улс төрийн намууд бол дээд шивхийг өнтөр хүртэл одоо намуудыг хяндаг, үйл ажиллагааг зохицуулдаг ийм бүтэц зохицуулалт ерөөсөө байхгүй байна гэсэн үг. Тэгэхээр наацх нь улс төрийн намдаа бид нэр хуулиндаа ямар асуудлыг оруулж ирэх ёстой вэ гэхээр нэгдүгээрт намыг бүртгэхээс эхлээд шийдэх ёстой. Хоёр янзын бүртгэлийн тогтолцоог бид нар оруулах ёстой. Нэг нь урдчилсан бүртгэл гэдэг ойлголтыг бий болгох ёстой. Өөрөлдөл намд элсэж байгаа байгууллага мөн хэн нэгэн бүлэг хүмүүсүүд хуулийн тавьсан шаардлагыг хангаад магадгүй бүртгүүлж болно. Тэр нь бол урдчилсан бүртгэл. Энэ бүртгэлийн хугацаанд тодорхой хугацаанд гишүүнчлэлээ өргөжүүлээд эсвэл юу гэдгийг бүтэц зохион байгуулалтанда үйл ажиллагаа хуулийн дагуу тавигдах шаардлагыг хангасны дараа улс төрийн нам болж албан ёсоор бүртгэгдэх ёстой. Тэгэхгүйгээр манад байгаа одоо хуулийн тогтолцоо бол ерөөсөө 801 хүн ацраад бүртгүүлсэн бол тэр шууд сонгуульд нэр дэвшил явчихжээ шүү дээ, тий. Энэ өөрөө хуулийн маань тогтолцоо байна. Эндээс эхлээд бид нар хяналт, бүртгэл, зохицуулалтын энэ тогтолцоог өөрчлөх ёстой. Одоо байгаа хуулийн санаан дээр орж ирсэн нэг санаа бол улс төрийн намуудын хяналт, ялангуяа санхүүжилт үйл ажиллагаатай холбоотой хяналт зохицуулалтыг хаана шийдэх вэ гэдэг асуудал яригдчихэж байгаа. Ямар ч байсан сонгуулийн ерөнхий хороон дээр төвлөрүүлээд төрөөс өгж байгаа санхүүжилтийг шийдвэрлэх боломжтой байна гэдэг санал явж байгаа. За энэ жишгийг бол одоо Австрали болон Англи, Канадын жишг бол байна. Өөрөлдөө сонгуулийн хороон улс төрийн намуудынхаа санхүүжилтийг дамжуулж эргэж хяналт тавьдаг, зорилттой санхүүжилтийн үйл ажиллагаанд зарцуулж гэнэ үгүй вэ? Хэрвээ зарцуулахгүй бол санхүүжилтийг хориглох эсвэл нөгөө жинхэнэ бүртгэлийн төр бүртгэлийн систем рүү оруулдаг энэ төргээд аргачлалууд байна л да. Жаргал сайхан ах болохоор сонгогчдын нэгдсэн хороо гэж. За нэр томьёоны үед бол яаж олон нийтийн байгууллагууд хянах ёстой гэж бас санал хэлээд үү. Тэгэхээр энд бас нэг санал гарч ирж байна. Энэ бол өөрөө миний санаагаар бол сонгуулийн ерөнхий хорооны бүтцийн тухай асуудал гэж ойлгож байна. Сонгуулийн ерөнхий хороог манайх их хурлын төвшөнд одоо байгуулад байна шүү дээ. Өөрөлдөл нөгөө намуудын төлөөллийн төвшөнд баг байгуулад байна. Нууц биш. Энэ янз нь энэ нь өөрөө эрх баригч нам юм уу эсвэл эрх мэдэлд ойрхон намуудын төлөөлөлд орж ирээд байна гэсэн үг байхгүй. Тэгвэл гадны улс орнуудын жишгээр энийг иргэний зөвлөлийн төвшөнд байгуулдаг систем төрийн байгууллага болгочих юм бол яг нөгөө жаргал сайн сонгуулийн ерөнхий хороо чи иргэн биш вэ шүү дээ. Иргэн биш төртөөгөө буюу одоо эргээд улс төрийн намууд нь энэ байгууллагыг ч одоо томилоод байгаа шүү. Тэгэхээр энд бас санал гарч ирж байна л да. Улс төрийн шийдвэрүүд нь нөгөө санхүүжүүлж буй мөнгөтэй хүмүүсийн эрх ашигыг хамгаалж гараад байна. Эрс өөрчлөх гэдэг тийм санал орж ирж байна. Тэгэхээр нөгөө нам дээр ажиллаж исэн учраас бас бодит жишээл ярмаар байна л да. Одоо бид нарын альч Хөдөөбад аймгийн төв эсвэл суман дээр очихоор нэг дээрээ тогттой хоёр байшин байдаг ш. Нэг нь Алдсан намынх, нэг нь Монгол Ардын намын тогттой. Тэгээд нэг жижигэн цагаан байшингууд. Тэгээд намын өмчтийн тухай ярихаар л намын байрын тухай ярих асуудал болчтой юм л. Тэгээд тэрийг яаж санхүүжүүлдэг вэ гэхээр хажуудаа нэг дэлгүүрний илэгдсэн юм түрээсэлж идэг те. Бусд үед нөгөө өрөөнд нь өөртөө хуралддаг нэг иймэрхүү байдлаар зохицуултаар л явж ирсэн. Яг намын дотоод санхүүжилт яаж ямар мөнгө оржсон, юун зарцуулагдсан гэдэг бол олон нийтээс гадна намын жирийн гишүүдэд хүртэл хаалттай байдаг, харамсалтай. Тэр яагаад ийм байдал хүрч ийнэ гэхээр хоёр зүйлээс шалтгаалдаг. За жишээлбэл Ардсан намын үед ямар вэ гэхээр жирийн гишүүн жилийн дотор нь 1200 төгрөг. 170 мянгаар үржүүлэхээр яаж бодоод энэ том намыг санхүүжүүлэх ямар ч боломж байхгүй. Тэгэхээр яаж ийм нэхэр хэсэг бүлэг мөнгөтэй хүмүүс орж ирээд дун шатны аймгийн намын ороо, дүүргийн намын ороог аваад намын хорон дотроо компани ажилчдаа ах トゥ хамаатан саднуудаа оруулаад өөрөө өмнөөс нь санхүүжүүлээд явцдаг.
Тэгээ одоо газар нэг жижиг феодлууд бүх юмаа өөрөө зохицуулдаг, өөрөө өөртөө тайлангаа өгдөг, өөрөө өөртөө хяндаг нэг юм тогтолцоор явчих. Тэгэхээр энэ санхүүжилтийн ил тод байхгүй, дээрээс нь намууд санхүүжиж чадахгүй, би даач чадаж санхүүжиж чадахгүй байгаа учраас мөнгөтэй хүмүүсийн гарт өөртөө явуулчих. Тэр хэрээрээ нөгөө намуудын нэрүүд унаад байгаа байхгүй. За хоёрт нь хэлэхэд бол яг үнэндээ бол Устрын намаар тэгж жаргасаан гойн битсэн шиг тэгж олон зуун сая төгрөг мөргөө аал ингээл тэр бумаар яваад байдгүй. Хүмүүс яг харахтаа бол өстой нам л алж ийн гэж хараад байдаг. Үндэ бол намын нэр барьсан л бүлэг практикууд тийм ээ нам дамжсан бүтцүүд л байж байдаг болохоос биш. Тэр мөнгө намаар дайрахгүй байх гэсэн үг үү тийм. Ямар ч боломжгүй шүү дээ. Тэр чинь хоорондоо тохиролч юм уу ингээл өөрхөн компанид бол оруулж байгаа болохоос Арсан намын данс руу игээл дараа нь Монгол ардын намын данс руу игээл буцааж авдаг тийм тохиолдол. Нэг юм хийсвэр ч юм уу сахилахгүй ч юм асуулт байна. Хит эсвэл яваад байгаа юм л да. Монгол ардын намын үед яаж юм гэхээр энэ нам бол 90 жил явж ирсэн нам. Орчин үеийн утгаараа харах юм бол хагас нам. Үргэлж төрөөс санхүүжид тэжээгдэж ирсэн. Тэгээ одоо сая ингээд ялагдчаа манай намайг сөнөкөд нэг уурлаад байдаг нь сөнөксөн дэвш яг нэг санхүүжлээс тасарч гаралт хүндэд л орчиж байгаа байхгүй юу? Үнтэй санал нийлэх. Ер нь бол тэгэхээр энэ хоёр жилийн хугацаанд холдоод ирэхэд нийгэм эдийн засгийн байдал ямар болсон байна гэдгийг бас харах хэрэгтэй. Яг тэр иргэдийн амьдралд гэрт нь гарт нь өнөөдөр амьдрал хүнд байна шүү дээ. Тэгэхээр энэ одоо бид дуусгач тэр байх гэж ярихгүй. Тэгэхээр ингэж одоо мөнгө олдог соёлд суралцах хэрэгтэй байгаа намууд өөрсдөө. Тэр юу гэхээр одоо би энийг хамгийн зангидаад үйлчлэхээр бүх намууд цөөн хитгэн том хандивлагчдаас хамааралтай байгаа байхгүй. Тэд нар өөрсдөө жижиг бүлэг бараг золоод хуваагдсан намайд эрх мэдэлд очдог, намайг тэжээдэг тэр ирээрээ яг хуу шийдвэр гаргах процесс өөр дөр авдаг. Гэтэл орчин үеийн гадны намууд яг тэгэхээр аль болох олон мянган жижиг хандивлагчдаас мөнгө авч тэр өөрөө нөгөө нэгдсэн тийм зөв шийдвэр гаргаж чаддаг $10, $5 гэдэг шиг. Манай намууд бол тийм дөр суралцахгүй байгаа. Дээрээс нь хийх гэж оролцсонтой жишээл би Арсан намд байхдаа бид хэд нэлээ нөгөө манай хуучин ажиллаж байсан баг. Манай нийгмийн сэтгэлгээгөөр бас хэцүү юм байл. Бид нар нэг хандивын арга хэмжээ зохион байгуулаад баялаг бүтээгчдийн тэргээд уулзж байгаа. Тэгэхээр тэр нь бол яг надад нэг товчхон асуулт 200 мянган төгрөг байгаа байхгүй юу? Тэгээ уулзуулахаар өгч болж гинөө. Тэг миний тендерийг яах юм? Ялуулах юм уу? Ингээл тэр ажиллаа дуусчих. Яг чулуун бэлэг судлаачийн хэлсэн сэтгэл төр нэг хийсвэр асуулт байна л да. Манай их хурлын 76 гишүүнийг бүгдийг худалдаж авъя гэвэл хэдэн төгрөг шаардлагатай? Их хурлын 76 худалдаж авах юм шаардлага байхгүй шин. Би жишээлбэл яг шаардлага нь хэдэн төгрөг одоо түрүү алдан гэрэл хуульчин хэлсэн. Одоо тгийх юм бол одоо тооцоо бод л та. Хийдэг чинь шиг. Юу их хурлын эрс маш муу. 36-аас 40 гишүүний хооронд л хууль батлагддаг тийм ээ. Хэдэн төгрөг болох уу? Ер нь одоохон тооцоолж шүү дээ. За 36-аас 40 гишүүнээ нэг хууль батлана гэдэг чинь 51 үн хэдий? 21 үнийг л худалдаж авах 76 худалдаж авах шаардлагагүй. Үндсүүлийн өөрчлөлтөөр тийм болцсон шүү дээ. Тэгэхээр 21 үнийг худалдаж авахын тулд жишээлбэл би бол арх тамхины компаниуд лобби 70 лобби явуулдаг гэж боддог. Мэдхгүй яг хэдийн дотор нь яддаг ш мэдхгүй. Тэгэхээр бол тэрүүн дүүргэнд багтах байлгүй дээ. Тэгэхээр яг энэ дээр нэг товчхон. Яг энэ дээр зүгээр нэг зарчмын том асуудал. Юу вэ нөхөр энэний цаана бол нөгөө намын бүтцэж байгаа юм л та. Манайх ч нөгөө 21 аймаг Улаанбаатар хотын одоо 9 дүүрэг гэдэг ингээд маш том. Тэгээд одоо сумуудыг ингээд тоолох юм бол манай ялангуяа хоёр том нам бол асар том төсөр бүтцтэй л дээ. Тэгэхээр энэ бүтцийн яг ялангуяа энэ 21-р зуунд үзэл бодол платформ бодлогын нам болъё гэж байгаа бол тэр бодлогын тал руугаа үзэл баримтлал платформ ард түмэн сонгогчдод хүрэх тал руугаа нэлээд ажилламаар юм шиг байна. Тэгжээж яг хөхөр нөгөө платформ үзэл баримтлалаа ард түмэнд ойлгуулад ирэхээр тэр үзэл бодлогын дэмжиж сая одоо тэр олон мянган сонгогчдод хандив өгдөг тэр тогтолцоор орж намууд мөнгөө босгодог энэ жишг рүү орч 21-р зууны тэр гадны улс төрийн хөгжингүй орнуудын улс төрийн намуудын энэ жишг рүү явахгүй бол бид нэр 21-р зуунд энэ том бүтц одоо үндсэндээ машинаар зөөрлөх юм бол бид нар бол нэг тийм маш удаа явдаг нэг трактор маягийн юмнууд одоо байгаад байна шүү дээ тийм ээ. Энийг илүү тийм одоо хурдан маневрлдаг. Тэгж маневрлдаг гол үндснүүд ерөөсө бодлогын нам болох үзэл баримтлал платформоор нийгэм маш сайн хүргэдэг. Тэрийг ард иргэдэн Монгол ардын нам социал демократ, ардсан нам либерал бодлоготой. Либерал бодлого гэж юм. Социал демократ бодлого гэж юм. Тэрийг ойлгоод тэр бодлого руу ард түмэн дэмжлэг үзүүлдэг. Энэ чиг хандлага руу явахгүй болвол одоо манай намууд бол яг сонгуулийн үндсэндээ одоо компаниг зохион байгуулж байгаа юу нь бол ерөөсөд бүтцсэн шин. Бүтцээрээ тэгээд тэр бүтцэд дагсан сүлжээгээрээ дамжуулаад сонгуулийн кампани хийж байгаа. Тэгэхээр энийг бол айлхаар олон гарсны асуудлыг би зөв товчхон хэлчихв. Хариуцлагын асуудал яриад байгаа шүү дээ. Тийм. Хариуцлага байхгүй бол тэгэл ер нь тэр хууль ихэд хэцүү тунхаг. Тэгээд
хариуцлагыг бол янз бүрээр оруулж болно шүү дээ. Төрөө санхүүжилт өгөх гэж байгаа бол тэр санхүүжилтэн дээр нь ямар нэг байдлаар хязгаарлалт тогтоодог байж болно. Сонгуулийн хуулийн дээр өнгөрсөн сонгуулийн хуулийн дээр амжилттай хэрэгжүүлсэн туршлагууд биш. Одоо жишээлбэл нэр дэвшин жагсаалтнаас ямар тохиолдол хасах юм. Нэлээд дүүн тэрийг баримтлаар хасаалаа хийсэн. Тэр шиг үнэхээр 80% тэр сонгуулийн үеэр тэнд явж байгаа бол яг тэр чухал 80% мөнгөөр зарцуулж байгаа тэр үед нь сонгуулийн хуулиар хариуцлагын тооцоо явах. Ерөөсөө л энэ хариуцлага л байхгүй бол тэр чигээрээ тунхах гал бол. Улс төрийн ажил хийхээс нь одоо болиулдаг гэдэг тийм бас хариуцлагын тогтолцоо явуулж байсан тийм. Хэрвээ одоо тайлангаа ил тод гаргаж ирээгүй. Түрүүний хэлсэн саналууд дээр бас одоо манай улс төрийн намуудад үзэл баримтал байхгүй болохоор одоо иргэдээс дэмжлэг буюу жинхэнэ хандаг орж ирэхгүй байныг сая мөг бодох шиг шиг боллоо тийм үү. Тэгэхээр байхгүй биш байгаа. Тэрийг нийгэмд хүргэж иргэд сонгогчдыг яг тэр үзэл баримтлалд үнд зүйлсэн улс төрийн боловсролын дээшлэгдэх тэр чиглэл рүү нэгэн анхаарч намууд ажилдаг болохгүй бол цаашдаа зүгээр цэвэр бүтэц зохион байгуулалт энэ нүсэр аппаратаар бол ер нь бол цаашаа бол явахгүй гэдэг. Тэгээд тэр бүтэц аппарат нь өөрөө зохион байгуулалт нь өөрөө үндсэндээ иргэд сонгогчд одоо нөгөө намаас иргэд сонгогчд хүнийсэд байна гэдэг чинь цаанаа бол үндсэндээ тэр намуудын үзэл баримтлал полотоорн бодлогыг одоо ойлгохгүй мэдэхгүй тэр чиглэл рүү дэмжлэг ирэхгүй байгаатай нэг талтай бас холбоотой шин. Тэгэхээр би хуульч алтан гэрлээс нэг бас энэ хүний өгсөн ярилцлаган дээр бас ичлээд асуумаар байна л да. Улсын хурлын гишүүн асан шинэ баяр 2012 оны 3 дугаар сард өгсөн ярилцлаганда одоо Монгол ардын хувьсгалт нам одоогийн Монгол ардын намын 26 дугаар их хурлын үеэр намын нарийн бичгийн дарга хүрс өг намд одоо энэ тухайн байгууллагуудаас бол улсын хурлын гишүүн сайхан самбуу, чойжил сүрэн, сод бэлэгнэр одоо тус бүр 1 тэрбум төгрөг дан бочор 500 сая төгрөг хандуулсан гэж одоо ярьцлага өгсөн байна. Энийг бол энэ бол ингээд ямар нэгэн байдлаар намын санхүүжилтэнд ингээд бидний мэдгүй мэдээлэл бол ингээд ярилцлагаар хаяа ингээд гарч ирдэг. Энийг цааш нь шалгадаг юм. Тэгэхээр одоо мөрдөж байгаа хуулиараа иймэрхүү хэмжээний мөнгөнд дүнтэй ханд өгч болох уу? Болохгүй шүү дээ. Хууль дээр тов тодорхой заасан байж байгаа. Тэгэхээр ийм л асуудал яригддаг байхгүй юу? За ярьж л байдаг. Тэр он төгрөгөөд их хурл дэвсэн юм гинлээ гэдэг. Дэлс бол ярианууд тий. Домог шиг зөндөө явж. Тэгээ түрүүн дээр хариуцлагын асуудал дээр бол нэг зүйлийг ус анхаарах хэрэгтэй. Бид энийг хаана хариалуулах вэ түрүүн гарч ирээд сонгуул ерөнхий ороо за тэгээ иргэдийн зөвлөл байх юм уу гэдэг. Одоо улс төрийн намын бүртгэлтэй холбоотой асуудал ганц улсын дэд шүүх юм. Тэгвэл улсын дэд шүүхтэй холбоотой аюул том кейс гарсан. Бүгдээрээ санаж ивэл нөгөө нам нэрээ солих үед нөгөө санал нэгдээгүй намын гишүүд намын нэрийг үргэлжлүүлэх ашиглахыг хориглоно гэдэг бүр хуулийн тов тодорхой заалттай ижүүд гэдэг. Энэ дээр кейс үүсээд шин нам үүсээд сонгуульд ороод ингээл явцсан л тогтолцоо шүү. Тэгэхээр бид хариуцлагын тогтолцоог зааж өгнө нэмжих бол үнээс дутахгүйгээр хинт тэр хариуцлага хүлээлгэх эрх мэдлийг зөв өгөх вэ? Тэр тусмаа одоо хууль зарим тохиолдолд хэрэгжихгүй байгаа нь энэ нүдний харагддаг болцсон. Энэ үед тэрийг л маш зөв хийх хэрэгтэй гэсэн санаа бас байна шүү дээ. Тэгэхээр одоо ерөнхийдөө бүгдээ асуудлыг бол энэ тэндээс нь ярьлаа. Нилээн ноцтой асуудал байгаа юм байна. Зарим нэг хуулийг гаргахад тэр бүм төгрөг шаардлагатай гэдэг одоо мэдээлэл сонсоод одоо бас хагас цочролт орсон байна. Тэгэхээр одоо шийдэл яриад тэгэхээр оролцогч болгондоо 2 минут ямар шийдэл вэ зүгээр үү гэдгийг олгоод бас шудраг юм уу гэж бодлоо. Тэгэхээр хэлсэн тийм ээ. Муу нухаар сайн илчил гэж. Ер нь бол ингээд хариуцлага, төр одоо иргэн тэгэл нам гээл ярьж эцсийн дүндээ хувь хүний л асуудал. Хувь хүнтэй холбоотой, хувь улс төрчтэй холбоотой. Ер нь яг улс төрч гэж хийн. Ер нь одоо манай Монголын одоо улс төрчтэйг 76-аар авч үзэх юм бол ил маш тодорхой улс төрчтэй байгаа шүү дээ. Улс төрч бизнесмен, улс төрч тэр гээл ингээл улс төрч нэр зүүцсэн боловч урд нь хийж исэн ажил нь бол яг юуны төлөө ямар зорилгын төлөө яваад байгаа нь шууд уншигдаж байгаа байхгүй та. Яг нүүрэн дээр нь шууд за чи бол тэрний төлөө явж байгаа ч хэлэхгүй л байгаа болохоос биш бүгд хараад мэдчихэл байгаа. Тэгэхээр хувь хүний тухай, хувь улс төрчийн тухай юу ярих хэрэгтэй. Энэ мөнгө чинь ч гэсэн эргээ санхүүжилт чинь ч гэсэн тэр хувь хүн л өөрөө шийдвэр гаргаад компани байна уу, иргэн байна уу шийдвэр гаргаад өгч байгаа шүү дээ. Ямар нэгэн ашиг сонирхлын төлөө. Тэгэхээр хувь хүн ашиг сонирхол гэдэг хоёр зүйл дээр л очиж байгаа. Тэгэхээр ямар ашиг сонирхол байна гэхээр нөгөө нэг ямар нэгэн асуудал шийдвэрлэх гээд байгаа. Тэрийг нь ил болгоод, тэрийг өгдөг мөнгөний тодорхой болгоод, тэрийг нь хуулиар зохицуулаад, тэгээ хариуцлагаа чангалаа. Тэгээд юу тэр санкц макцын тодорхой болгоод, тэгээд тэр нь бол сайн зүйлэнд лоббинд ороод ч гэдэг юм уу яваад ингээд санхүүжилтээ ил аваад тэр санхүүжилт нь одоо юу гэдэг тэр хүний улс төрчийн бизнес ч гэдэг юм уу улс төрчийн санхүүжилт болж байна. Муу зүйлийн төлөө их мөнгө аваад явах юм бол нийгэмд тэр харах хандлага нь ч гэсэн өөрчлөгдөн, тэр иргэдийн харах өнцгөн ч гэсэн өөрчлөгдөн. Энэ бол маш муу улс төрч гэдэг ч юм уу. Тэгэхээр энэ хувь хүний асуудал руу бас яг энэ санхүүжилттэй холбох шаардлагатай. Тэгэхээр манад
улс төрч гэж хэн бэ гэдэг барьер бол байхгүй байна. Ерөөсөө зарим хэсэг нь бизнесээ хаахын тулд ордог, зарим нь бизнестэй болохын тулд ордог гэж маш энгийн ойлголт. Тэгээд улс төрийн нам бол маш хэрэггүй, улс төрч бол маш хэрэггүй гэдэг юм байгаа мөртлөө сонирхол нь нөгөө улс төрийн нам руу орж иж эрх мэдэл төрн бизнестэй болно гэдэг ийм хандлага руу явж байгаа учраас анханасаа нөгөө гэрэлтод багшийн ярьдгаар суур нь буруу тавигдсан. Энэ дээр яг тодорхой тим шүүгээ шууд хилцсэн тийм нэг тодорхойлтч гэдэг юм уу, онолч гэдэг юм уу шууд хүлээн зөвшөөрөгдсөн тийм одоо хугтгун байхгүй байна л та. Тэгэхээр хүдрийн дараагийн хувьд яг намын санхүүжилтийг ил тод болгох дээр тодорхой ажлуудыг та ямар ажлуудыг зүгээр гэж харж шийдэл. Ер нь байна штэ. Миний сая ингээд сонсож байхад бол улс төрийн намууд маань үзэл бодлого болчих. Ерөөсөө мөнгөтэй том бүлэглүүдийн засаг авах эрхийн төлөө уралдаан болцсон юм байна. Хуулиар зөрчил байдаг, тэрнийг нь шийдэх газар байдаггүй. Тэгээд л ямар нэгэн аргаар төр барихын төлөө зүтгэдэг. Тэгээд мөнгөний уралдаан хийж байгаад нэг нь барьдаг. Барьсны ямар ч хариуцлага хүлээдэггүй. Юуны тухайд бол тэр улс төрийн нам улс төрчид муу гэдэг ойлголт биш л дээ. Улс төрийн намууд бол хэрэгтэй зөв явбал нийгэмд хэрэгтэй. Буруу явах юм бол энэ маань үндсэндээ улс орныг гадны нөлөөлөлд оруулах, хэсэг бүлэглийн гарт өгөх ийм замдууд явчлаа шүү дээ. Түрүүн хэлж яана юутай их хурлын гишүүдийг бүгдийг нь худалдаж авах шаардлага байхгүй 20 хүнийг авахд л болж яана гэж юм тийм ээ. Тэгэхээр энэ бол эмгэнэл байхгүй юу? Бид ингээд 20 хүнээр бүх хуулиа шийдүүлээд тэр улсуудаа лоббидод гадныхан ч бай, дотоодынхан ч бай хууль гаргаад авах юм бол бид одоо энэ улс яаж хөгжих юм бэ? Сүүлийн үед гаргасан тэр оюутлогой 5-7 гэрээнүүд одоо бас л ашиггүй үр ашиггүй боллоо. Монголд үр ашиг өгөхгүй нэг л яригдчихлээ шүү дээ. Энэ юунаас болсон юм? Нөгөө лобби бүлгүүдийн хийсэн лоббинаас болоод хууль баталснаас болж байна. Энэ улс төрийн намын санхүүжилттэй бол гарцаг холбоотой. Улс төрийн намын санхүүжилтийг түрүүчин энэ мөнхөө тагшин хэлснээр хэрвээ цэвэр явуулах гэх юм бол тэр үжил бодлогын төлөө хийж байгаа хөгжлийн програмын төлөө мөнгө төлдөг, мөнгөө хандуулдаг тэр зарчимдөө явбал хамгийн зөв болно. Манай намын хувьд бол бид юу болсон? Хатуу гүшүүнчлэг болсон. Дэмжигчийн статус гэдэг юм гаргаж ирсэн. Дэмжигч гэдэг манай үжил бодол болоод бодлогыг дэмжсэн ямар ч Монгол улсын иргэн хүн байж болно. Тэгэхээр энэ хүн бол өөрийгөө тэр үжил бодлоо дэмжсэний төлөө ардын намын ч хүн байна уу, ардчилсан намын ч хүн байна уу? Тэр манай нам танд өгөх нь бол нээлттэй шүү дээ. Заавал өөрийнхөө гишүүдээс гэсэн юм бол байхгүй. Ийм маягаар зөв бодлого явуулах юм бол уул нь гарц байгаа харагдаад байгаа юм. За баярлалаа. Тэгэхээр алтан гэрэл хуульчаас ямар шийдэл вэ? Түрүүн хариуцлагын механизм дээр бол та нэлээд тодорхой жишээ хэлжсэн те өмнөх хуулийн дээр бол болж исэн. Одоо энэ хуулийн дээр ямар заалтууд оруулвал зүгээр энэ хуулийн юм уу ухамсарын шийдэл байх хэвээр болов эсвэл шинэ улс төрийн хүчнүүд гарч ирэх хэвээр юм уу те? Үзүүлээд ингээ манлайлаад явж өөрчлөлт гарах юм уу? Та яаж харж байгаа шийдлийг? Одоо би надад бол нэг товчхон л яг эргүүнийх хувьд хүссэн. Нэг тийм дэврүүн сэтгэлээр их сайхан өөдрөг тийм төсөөллөөр тэг гинт орж ирсэн тийм мундаг мэрэгэн санаагаар бити энэ хуулийг хийгээсэй л гэж. Энэ их хурлын нэрэгдэх сургалт судалгааны төв би. За саяхан санхүүжилтийн насна гэж яриадсан хууль зүйн үндэсний хүрээлэн бий. Тэг яг энэ мэрэгжлийн судлаачдаар сайн судлуулад хэрэгч болцоотой хариуцлагын механизмтай ийм хууль хийгээсэй л гэсэн бодлоо. Тийм хууль хийхин тулд эхлээд ил гаргаад бид нэр харах хэрэгтэй юм шүү те. Ер нь тэг хэлчих хэрэгтэй. Нин ялангуяа энэ улс орны амьдралтай засаг төрийн үйл ажиллагаатай нэн чухал холбоотой энэ хуулийн талаар бол энэ сонгуулийн сонгогчдын боловсролын төлөө ч гэдэг юм уу энэ иргэдийн ерөнхий улс төрийн боловсролын чиглэлээр энэ ажилласан маш олон төрлийн бас байгууллагууд байна шүү дээ. Олон нийтийн байгууллага. Энэ болгоноос бас санал авах ёстой байх. За мэдээж улс төрийн намууд судлаач бүгдээр ингээд томоохон хилцүүл өрнөх ёстой. Энэ дунд нь хамгийн гол нь энэ хуулийн талаар ард иргэд зөв ойлголт төсөөлттэй болох ёстой. Ингэж батлагдаасаа л гэж бити. Тэгээ мурдун манай чинь тийм үл зөндөө биш. Гинт ихс мэрэгэн санаа болоод болчихлоо. Товчхон хариулсан бол тань цаг байгуулахаар би дахиад нэг юм асуучмаар байна. Энэ ухамсарын асуудал юм уу? Сайн муу хуулийн асуудал юм бол? Ер нь энэ хуулийн асуудал. Миний бодлоор энэ хуулийн асуудал. Сайн хийгдсэн хуулиуд байдаг шүү дээ. Одоо маш олон жил баг 20 жил болсон мөртлөө яг хэрэгжээд маш сүрдэгтэй явж байгаа хуулиуд байдаг шүү дээ. Тэр бол энэ хуулийн асуудал гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр гэрэлтод багшаас
шийдэл сонирхъя. Та бол нэлээд энэ асуудлаар судалж ирсэн байна. Дөрөв бас нэлээд олон сайхан саналуудыг хэллээ дээ. Аа. Ер нь бол нэгдүгээр зарчим би энэ хуулийг яаж харж байна гэх санхүүжилтийн асуудал дээр карманда мөнгөтэй хүн сонгуульд өрсөлддөг одоогийн өнөөгийн тогтолцоог халах ёстой. Энэ бол суур зарчмын асуудал. За дараа нь бол улс төрийн намуудыг яавал нээлттэй болгох вэ гэхээр энэ хяналт зохицуулалтын тогтолцоог нь сайжруулад төрөөс өгж байгаа санхүүжилтийг хязгаарлах эсвэл бүр эцэст нь нам байх статусаар нь ярьдаг энэ тогтолцоороо бид нар шилжих ёстой. За дараа нь одоо хуулинд байгаа нэг санаа энэ улс төрийн сангийн тухай асуудал яригдж байгаа. Өөрөлдвөл нөгөө сангаар дамжиж төрийн санхүүжилтийг дамжуулах тухай асуудал. Энийг их зөв оновчтой гаргалгаагаар бид нэр ярилцж шийдэх ёстой. Ер нь бол би зарчмын хувьд бол маш сайн хуулийг боловсруулад оруулахгүй бол тэртээ тэргүй нөгөө дугууны үлгэр шиг их хурл дээр очиод маш их олон сонирхлууд улс төрчдийн сонирхол дээр очиод олон зүйл савчигдах учраас бид нар бол олон талаараа хэлцэж их сайн төгс хуулийг л оруулах хэрэгтэй. Харамсалтай нь өнөөдөр улс төрийн намууд тийм төвшөнд гаргаж ирч чадахгүй байна. Тэгэхээр би нэг олон нийт шаардасаа гэж хүсэж байна. Иргэний нийгмийн байгууллагууд, судалгааны төвүүд, судлаачид тэгээд сонирхсон хүн бүхний өмнө энэ хуулийн төслийг гаргаж ирж магадгүй Монгол улсаар тойрон аялаж энэ хуулийн төслийг танилцуулж санал авч явах хамгийн оновчтой. Яг тэгвэл энэ хууль улс төрийн сонгуулийн тухай хууль, намын тухай хуулиар бол ерөөсө тоглоомын гол дүрэн байхгүй юу? 16 оны тийм. Хамгийн улс төрчдийн тийм. Энэ мэдээж улс төрчид бол өөрсдийнхөө цаазын давсан дээр авчих хэмжээний сайн хуулийг гаргахгүй тэрэнд бол би одоо туршлагаасаа хараад хэлж байна. Тийм учраас энийг бид нар олон талаас нь шахаж ярих хэрэгтэй л гэж хэлэх гэж байна. За чулуун бэлэг судлаач. Би нэг товчхон 3 зүйл хэлмээр байна. Эхний ээлжинд өмнөх ярьсан хүмүүсээ бас саналыг маш их дэмжиж байна л да. Энэ бол одоо яригдж байгаа хуулийн төслөгч бид нар чинь мэдээлэл нэлээд ойрхон байдаг. Бас судалгааны хүмүүс гэдэг ихтэл огт мэдээлэл өгнө шүү дээ. Тэгэхээр энэ хуулийн төслийг яаралтай гаргах хэрэгтэй. Би нэлээд олон их хурлын гишүүдтэй уулзсан. Ямар ч ойлголтгүй л. Зөвхөн ажлын хэсгийн нэг 5-6 гишүүн л 2 хэдэн намаас орчвол хоорондоо уулзаа яваад. Тэгэхээр хэрвээ энийг хилцэхгүй байх юм бол гарсны дараа маш олон үйл ойлголцол, маш олон зөрчил гарнаа. Тэгэхээр хуулийн наан бол яаралтай дэлгээд хилцүүлэг аваад хүмүүсээс аваа явахгүй бол 2-3 хүний тохирон дээр бол энэ маш явцсан үйл гарна. Бараг хийгээвээс нь дээрших болох байх. За хоёрт нь бол улс төрийн намын санхүүжилтийг бол төрөөс олох нь зөвөө. Тэгжиж энэ ардчлал өөрөө бэгчин тэгжиж энэ мөнгөтэй хүмүүсийн дарангуйлаас улс төрийн намууд өөрөөсөө гарч ирнэ. Тэгжиж нөгөө дотроо илүү ухаалаг, илүү шийдэл ярддаг хүмүүс нь одоо шийдвэр гаргах төвшөнд очих, сонгуульд өрсөлдөх боломжууд бол бий болно. За гуравт нь бол улс төрийн намын тухай хууль санхүүжилтийг зохицоод зориултыг зааж өгч гэж боддог. Бүр ямар зориултыг зааж өгч гэхээр энэ мөнгө бол зөвхөн соён гэгээр л зориулагдсан шүү. Энэ бол үйл ажиллагаанд нь зориулагдсан шүү гэд заадаг. Тэрийг зааж өгсөн зүйлдээ хяндаг тийм тогтолцоо систем нь хийж өгөхгүй бол зүгээр л тэгнэ гिचгэл юм бол яг уу ахаал нөгөө одоо эрх мэдэлтэй байгаа мөнгөтэй хүмүүсийн гарт нэмж тэдний дөрөвчин дөр мөнгө хийснээс л ялгааг болж байна. Жирийн нөгөө нам руу, жирийн намын гишүүд рүү улс төрийн боловсрол руу ерөөс очихгүй. Одоо бол нөгөө санхүүжилт багтаагаас болоод улс төрийн боловсрол манайх хийж чадахгүй шүү дээ тийм ээ. Тэрний үр төлөөс нь юугаар гарч ийн гэхээр одоо хүнд очиод улс төрийн боловсрол ярих гэж үзэл сурталчаар ямар ч сонсгоо бэлдсэн. Оронд нь яаж ийм нэхэрэ худалдаж авдаг борчоос руу сонгогчдоо тэр бүр их зардал гарч байгаа байхгүй. Мөнхөд өгшөө. Миний хувьд бол тодорхой нэг хэдэн зүйлүүд л харагдаад байгаа юм л да. Сая үнэхээр тэр улс төрийн намын тухай хуулийн төслийг би бол хайгаа олохгүй байна. Би тэр чиглэлээр одоо үйлчилж байгаа хууль шинэ хуулийн төс хоёр дээр харьцуулт хийлгээд нэг оюутны диплом ажил удирдах юм л да. Тэгээд шинэ төслийг олж үзэж чаддгүй ингээд хоёулаа нэг сэдв зоочоод ингээд байгаад байна л да. Тэр ер нь манайхан бол нэг юм бодмоор. Ер нь тэр хууль юунд зориулагдж байгаа юм бэ гэдэг анхны тэр цэгийн зөв утгах хэвээр. Өөрөөр хэлбэл сонгуулийн тухай хуульч бай, намын тухай хуульч бай. Эцсийн дүндээ бол тэр хуулиуд бол иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн улс төрийн боловсролыг дэвшүүлэх, ардчдыг төлөвшүүлэх энэ суур дэвсгэрээ бодож иж хуулийнхаа концепцийг маш сайн зөв гаргаж ирэх хэрэгтэй гэж ингэж нэгдүгürt бодож байгаа. Манайхан бол одоо намууд хоорондоо ингээд тохироод хийж ийн гэж шин. Эн чинь бол нийгмийн хөрснөөс тасарсан хууль гарнаа. Сонгогчдын юм боловсрол тэр ардчдыг төлөвшүүлэх тэр тал руу нь бол би хийхгүй байх гэж одоо энэ байдлаар явах бол одоо энэ хууль бол мэдхгүй эргэлзээтэй гэж ингэж ойлгож байгаа. Хоёрдугаар сая гэрэл тод өгш ярьж байна. Нэг хууль болж гарна гэдэг юм. Ер нь бол би нэлээдгүй олон орны юг судалсан л да. Энэ улс төрийн намын хууль, санхүүжилтийн хуулийг 11 онд нүүбийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтээр төрийн байгуулалтын байнгын орооны захиалгаар
бидний хэсэг судлаач манай гэрэл тод чигээр орж исэн тийм ээ. Судлаа хийсэн. Тэгээд тэр улс орнуудын юг харж байхад бол ихэнх улс орнууд одоо Япон тийм ээ. За Америк гэдэг ингээд ер нь хөгжингөө орнуудын туршлагаас харахад бол энэ улс төрийн намын тухай хууль, улс төрийн санхүүжилтийн тухай хууль гэдэг хоёр юмыг тусад нь харагдав. Яагаад гэвэл улс төрийн нам гэдэг бол яг зөв тэр санхүүжилтийн тэр нь бол тустай байдаг. Улс төрийн нам гэдэг бол өөрөө иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлдэг. За тэгээд ардчдыг төлөвшүүлдэг, иргэдийн дуу хоолойг төр түргдэг, агрегац хийдэг байгууллага. Нөгөө талд бол тэр улс төрийн намаас гадна улс төрийн үйл ажиллагаа гэдэг бол илүү өргөн хүрээтэй. Энэ өргөн хүрээтэй үйл ажиллагааг зохицуулдаг санхүүжилтийн механизмын тусад нь концепцийн зөв гаргаж хийхгүй бол одоо энэ нэг хууль болгоод ингээд базаал гарна гэх бол өмнөх хууль шигээд өмнөх хуулийг нэг жоохон засварлаад тэгээд нэг жоохон косметик засвар хийсэн. Тийм л хууль гарч ирэх тийм дүр зураг одоо энэ хүмүүсийн ярьж байгаа ярианаас бол харагдаад байна шүү дээ. Тэгээд цаашдаа бол ер нь төрөө санхүүжилтийн механизмыг нэлээд нэмэгдүүлчих юм бол энэ төрийн санхүүжилтийг дагаад хяналтын механизм сайжирна. Ил тод байдал нэмэгдэнэ. Дайжаа бүр одоо тэр шилэн дансны юуруу ч гэсэн орно шүү дээ. Төр өөрөө мөнгөө гэж байгаа учраас тийм ээ. Тэгэхээр энэ механизм руу ерөөсөө явах нь зүгээр учраас нэг юм газ нэмээд тодруулаад асуучмаар улс төрийн нам санхүүжилттэй нээлттэй болгоход эрх зүйн орчноос гадна өөр ямар хүчин зүйлүүд байгаа бол гэж асууж байна. Нэг үзэгчээс ирж байгаа асуулт байна. Ер нь бол яг зүгээр нээлт ил тод нээлттэй болох хамгийн чухал хөшүүрэг бол юу вэ нөхөр ерөөсөө нэгдүгээр хуулиар маш сайн зохицуулж их хэрэгтэй. Хоёрдугаар яг улс төрийн одоо тийм эр зэрэг намууд байх хэрэгтэй. Юу вэ нөхөр? Манлайл. Тийм. Манлайл байх хэрэгтэй, эр зэрэг байх хэрэгтэй. Дээрэс нь бол эн чинь бол улс төр гэдэг чинь бол нэг талдаа бол хэдийгээр төр барих үйл ажиллагаа руу тэмүүлж байгаа одоо тийм улс төрийн процесс боловч эцсийн дүндээ бол яг нарийн ярих юм бол иргэдийн сайн сайхан байдлын төлөө тэдний одоо ахуй амьдралыг дээшлүүлэхийн төлөө тодорхой бодлого гаргаж явж байгаа хувь хүн болон улс төрийн намуудын үйл ажиллагаа байгаа шүү дээ. Тийм учраас энэ хоёр зүйлийг л маш сайн хийх хэрэгтэй. Тэгээд улс төрийн одоо ухамсар дээрээс нь иргэний нийгмийн шахалтуудыг маш сайн бий болгох, иргэдийн улс төрийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд бол маш анхаарах хэрэгтэй. Намын гишүүд маань өөрсдөө гэсэн шаардах хэрэгтэй. Шаардах тийм ирэх байгаа. Тийм ирэх байгаа төлж байгаа учраас. Хөтөлбөрийг бас тэгж асуугаад байгаа шүү дээ. Хөтөлбөр боловсруулаад өгчдөг. Тэгээ яг хөтөлбөр нь болохоор тэр тухайн гэр бүл болон иргэн ирээдүйн амьдралаа төлөвлөх, төсөөлөх тийм боломжтой хөтөлбөр байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл загварна. Тэгэхэд ерөөсөө тэдэн жилийн дараа тийм дандаа 4 жилиг харсан хөтөлбөр яваад идэг. Тэгэхэд 10 жилийн дараа 20 жилийн дараа юу болох вэ гэдгийг харж чаддаг улс төрийн нам өнөөдөр Монгол байхгүй байгаа хгүй. Тэгэхээр энэ хөтөлбөр нь өөрөө алсыг харсан стратегтэй бодлоготой тийм л хөтөлбөр байх хэрэгтэй. Тэрийг хүн хараад авах юм нь эдэн ерөөсө тэр л байхгүй. Тэрнээс биш миний тэтгэврийг нэмж гэдэг юм уу, миний одоо нийгмийн даатгалыг ингэн гэдэг маань одоо нэг сонирн биш байхгүй. Тэгэхээр 10 жилийн дараа би ийм болох юм байна. Миний үнэлэмж юм байна. Миний одоо мэрэгжлийн үнэлэмж юм байна. Эцсийн дүндээ би одоо ингэж төлөвлөж болох юм байна. Гэр бүлээ ингэж төлөвлөж болох юм байна гэдгийг авууштай зүйл байх юм бол тэр нь өөрөө хөтөлбөр болно. Тэрнээс зүгээр нэг тунхаг тавьчаа тэрүүгээрээ өрсөлдөөд тайлбарлах чинь байхгүй л явна шүү дээ. Одоо байгаа хуулиараа намууд илүү ил тод болох ёстой гэдэг дээр би нэг санал хурааж идэв. Одоо түрүү хэллээ шүү дээ. Аудитлогсын тайлбар нэг ч гарч ирж байгаагүй. Одоо иргэдийн дийлэнх нь бол ил тод болгооч л гэдэг саналыг хэлж байна. Twitter дээр ч хэлж байна, Icon дээр ч хэлж байна, Сант Марлын судалгаан дээр ч хэлж байна. Тэгэхээр энд оролцож байгаа 6 хүнээс би бас асуучмаар намууд илүү ил тод болох ёстой. Одоо бүгд тийм ихтгэл өмчлөлтэй юм цугларсан гэж ойлгож байна. Илүүгээс илүү өөр. Тийм. Гэхдээ харамсалтай нь өнөөдрийн улс төрчид болон намын удирдлагууд өөрсдөө энийг хүсэхгүй, хуулийг хэрэгжүүлэхгүй өнөөдөр хүртэл явж байна шүү дээ. 2005 оны 1 сарын 28-нд батлагдсан хууль. Энэ хуулийн заалт өнөөдөр хүртэл хэрэгжихгүй ингээд яваад болоод байна. Ахаа цаашаа айгүй сайн хууль гаргаж болно. Ахаад хэрэгжихгүй бол яах вэ? Тэгэхээр би өөртөө манлайлал хэрэгтэй. Намуудын манлайлалаас илүү сонгогчдын боловсрал иргэний нийгмийн шахалт хэрэгтэй. Тийм, иргэний нийгэм сонгогчд татвар төлөгчийн мөнгөө хаана юунд зарцуулж байгаа? Хуулийн дагуу зарцуулж яах үгүй юу? Миний төлөө энэ мөнгө ажиллаж зарцуулагдаж яах үгүй юу гэдгийг мэддэг, шаарддаг байх хэрэгтэй. Гэхдээ харамсалтай нь бид ингэж ярьдаг боловч өнөөдрийн хүртэл 25 жилийн хугацаанд сонгогчдын боловсролын чиглэлээр улсаас нэг ч мөнгө зарцуулаагүй байхгүй юу? Сайн сонгогч, сайн намын гишүүн байх хэрэгтэй гэсэн үг үү те ерөнхийдөө. Гэхдээ сайн сонгогч бол сайн иргэн байх хэрэгтэй гэж сайн иргэн байх хэрэгтэй. За баярлалаа. Тэгэхээр өнөөдөр бид улс төрийн намуудын санхүүжилт буюу мөнгөний асуудлаар ярилцлаа. Тэгэхээр нэлээд сонирхолтой хилцүүлэг болов гэж болсон болов уу гэж найдаж байна. Тэгэхээр Icon сегмент дээр явуулсан судалгаагаа эргээд бүгдээрээ харцгаая. Улс төрийн намуудын санхүүжилт ил тод байх ёстой юу гэсэн асуултанд
асуултанд одоогийн байдлаар 100 гаруй хүн оролцож 141 хүн санал өгсөн байгаагаас 92.9% нь ил тод байх ёстой гэдэг саналыг өгсөн байна. Тэгэхээр өнөөдрийн хилцүүлэг дээрээс бол хамгийн амархан дүгнэлтийг хийж болоход одоо цаашаа улс төрийн намуудын хамгийн гол тоглоомын дүрэн болох энэхүү хуулийн төслийг бол судлаачдад дадлага, улс төрийн намуудад дадлага, хэвлэл мэдээлэл байхгүй байна. Тэгэхээр ажлын хэсэгт ажиллаж байгаа хүмүүс болон бурмаа гишүүн төвдөнд орж гишүүнээс одоо эфирээрээ дамжуулан одоо гуйхад энэхүү хуулийн төслийг ил болгооч, олон судлаач нарын санал бодлыг сонсооч, олон сонгогчдын дуу хоолойг сонсож энэхүү хуулийг батлаарай гэдгийг хүсэх байна. Тэгээд нүүдэл шийдэл нэвтрүүлэг эх 7 хоногт цоошин сэдвтэй эргээд уулзах болно. Нэвтрүүлэгт оролцсон та бүхэнд баярлалаа.